Тэгэхээр одоо хүн одоо 100 наслна гэж үзэхэд 100 жил нь ороод мөнгө нь голж байгаа онцгойлсон одоо засалтай тийм 2 жил байдаг. Одоо 2 нас байдаг. 37 оны жил нь ороод мөнгө нь голлох. Энэ одоо 2 зүйл давхцаж ирж байгаа. Мөн 73-ны жил орж мөнгө нь голж байгаа. Ийм одоо онцгойлсон заслууд байж байгаа. Мөн түүнээс гадна 33-ны гүмиг гэж манайхан их ярьдаг. Тэгэхээр 33-ны гүмиг дээр чинь одоо насны гүмиг ороод ирж байгаа юм. Мөн одоо суудлын гүмиг ороод ирж байгаа юм. Тэгээд нэг нь болохоор рүүхэм гүмиг гэдэг. Ийм 3 гүмиг давхцсан. Тэ рүүхэм гүмиг суудлын гүмиг энэ төр давхцсан. Ийм одоо зүйлээд. Тэгэхээр 33-ны гүмгийн заслыг болоо хүмүүс маш одоо хянамгаалan чухалчилж хийх хэрэгтэй байдаг. Энэ заслуудыг заавал хийлэгжээж бидүүдэд бас гариг хэрэгсээ нь болоо. Янз бүрийн одоо саад дотор ирээдүйн одоо сайн сайхнаа дэлгэрүүлэхэд заслан мөн чухалчлан хийх их хэрэгтэй. Суудал нийлсэн гэж бас нэг засал гарч ирж байгаа. Гэр бүлийн эхнэр нөхөр хоёр суудал нийлвэл салгана гэхээс биш. Тэр одоо өөр хүүхдтэйг нийлсэн ч байт юм уу? Тийм байх юм бол суудал давхацсан суудал салгана гэсэн юм бол байхгүй. Суудал салгахыг бол зайлшгүй хийх хэрэгтэй. Хэрвээ суудал салгаагүй байх юм бол одоо өөрсдийнх нь ажил өс бүтэхгүй байх тэргүүтэн байхаас гадна өөр хүүхдийнх нь ажил өс бүтэхгүй байх талтай. Ийм талууд одоо бас харагдаж ажиглагдж байдаг. Тийм учраас суудал нийлхийг салах хэрэгтэй.